Намайг Лав Сүнгийн Илбэг зай гэдэг 71 он төрсөн. За одоо бол гэрэл зургийн Гамбай гэтлэгт гэрэл зурагч нар ажилладаг. Би зүгээр найз нартай хошигнж ярьдаг л. Намайг ухаан ороход миний тэрэн дээр аппарат байсан гэдэг. Яг л нэг гэрэл зурагчны хүүхч юм чинь би намайг ухаан ороход миний хажууд аппарат байсан. Манай аав дандаа нэг найз нөхдөөгөө тэгээд гэртэх зураг угаадаг. Одоо тэр үчин бас нэг гэрэл зураг сонирхдаг хүмүүс байгаа. Тэднэр нь болох өөрийн гэсэн лаборатори байхгүй тийм болохоор зэрэг манай их зураг угаадаг. Тэгээд байнга тэднийг харсаар бол тэгнэдэг л дурлалцсан. Ер нь энэ насанда гэрэл зурагчнаас ч гэдэг юм уу сэтгүүлчээс ондоо мэрэгчлээ болно гэж юусоо бодож байгаа. Нэг хаяада яг нэг нисгэж болно гэж нэг жоохон зүгээр л боддог л байсан баг. Тэрнээс юусоо ондоо юм байхгүй. Тэгэл гэрэл зургаар явсаар болоод. Эхлээд болохоор чинь зэрэг тэр нэг Киев 4А гэж аппаратыг намайг нэгдүгээр ангид байхад өгсөн. Би нөгөө аппарат нэхэд тэгээд яг тэр нөгөө нэг өгчөж байгаа би чинь өөрөө цэнэглэж чадахгүй тэр чинь айгүй хэцүү цэнэглэгдэнэ. Хамгийн анхны гарсан зураг гэвэл манай дүү охин чинь одоо надаас 8 насаар дүү байхгүй юу. Тэгээд тэр маань өсөө хосуулаад охин мөртлөө өсөө хосуулаад эрэгтэй юм шиг болоод тэгэнгүүт нь бид нар нэг хөлн бөхчин болгоод зургийг авсан. Тэр зураг азар гоё гарцсан байт. Тэгээд тэр жилийн зураг гэх юм уу да тэр жилийн нэг хитэн кадрууд гоё гарцсан. Нөгөө одоо гэрэлэн тохироож яг ингээ зүв гараад тэрийг нэг угааж ирсэн байдаг. Тэр бол яг миний анхны яг өөрөө харсан зураг. Яг өөрөө за энэ гоё боллоо доо гэдэг зураг бол заруулагчтай ордонд чинь би гэрэл зургийн дугуйланд явдаг байсан юм. Тэгэхэд одоо тэр нэг чадвар хүүхдүүдийн чадварыг дээшлүүлэх гээд өндөг талах сүү одоо шилистиканд талцтай шилистиканд шүү дээ тэр нь сүү хийгээд тэгээд талах тавиад тэгээд хажууд нь өндөх тавиад зураг авна гэдэг чинь айгүй тийм чадвар шаардсан юм л да. Тэр чинь нөгөө гэрлийг зөв тааруулж авна тэгээд тайсаа зөв боловсруулна тэгээд зөв цаасан дээр угаана гэд тэр нөгөө өндөгний цагаан ширхэх гарах хэвээр нөгөө нэг юу ч байхгүй цагаан тунгуулах шилэн дотор байгаа сүү талцтаараа гарах хэвээр талхны нөгөө нэг факторууд гарах хэвээр гэд тэгээд нэг удаа өөрөө нэг зохиомж хийчээд эхлээд яг тэр чинь гаргаас урчиж байгаа юм да хамгийн гол нь тэгээд дараа нь нөгөө багш хэлж байгаа за наадхаасаа чи ихийн хайр гэдэг юм хийгээд гэд тэгээд тэр гурваар чинь яаж ихийн хайр хийх үү тэгээд байж байгаад нэг хийгээд ирсэн чи багш өөрөө бас энэ гоё болсон байх шүү гэдэг яг тэр мэр тэр л анхны яг нэг кайф авч ирсэн гэх юм уу яг гэрэл зургаар яг өөрөө уран бүтээл хийж л гэсэн үг шүү дээ тэр чинь тийм. Яг ер нь энийг болохоор 2002 онд авсан. 2002 оны 6 сард тэр үедээ нэг алтны нэг амар тийм юу болсон шүү дээ. Хөө нэг уянг гэх чи уянгийнхэн чи бүр өстой баг засаг дарга сургуулийн захирал багш нар нь бүгдээрээ л алт ухдаг. Бүр ингээл хагас бүтц өдрөл ингээл яваад өгчдөг. Одоо энэ Баян онгорын бөмбөр гэдэг. Энэ болохоор Баян онгорын бөмбөрт. Тэгээ бүр ингээд бүгдээрээ алтанд явдаг нэг тийм үе. Тэгээ явж байгаад нэг төөрчөөд тэгээ эднэр дээр очиад тэгээ жоохон мэдээж яриг алтайхан гуйж яриад энэ үед чинь болохоор би бүр эний чинь хайсны мамигаар авч байгаа шүү дээ. Мами 6 7. Тэгээ айгуу том аппараттай. Тэгээд очиад мэдээж хэрэг аятайхаа яриад зөөлхөн дөхөөл тэгсээр угаад авсан. Энэ зураг болохоор надад айгуу гоё таалагддаг юм. Тэр нүдний харц бүр ингээд айгуу гоё зөөлхөн харцтай хүн байж байгаа. Яг нөгөө нэг алтаа угаагаал ингээд алтан үлдчихүү тунж гарч ирж үгүй гэдгийг олж харахын тулд тэр нэг амар тийм нэг шуналтай ч гэмээр нэгтэй бүр амар харц гарч ирдэг байхгүй. Тэгээ нөгөө хоёр нь болохоор чинь зэрэг тэр хоёрын төвпөн биш болохоор тэр хоёр эндээс юу гарч ирэх нь хамаагүй юм шиг мөртлөнгөөсөө бас ингээ нүдээ ингээ салгаж чадахгүй ингээ байгаад. Тэгээ энэ нэг өдрийн ажил тэгээ дахиад яг энийг гүйцээх гээд нэг явсан юм аа. Тэгээ яг ерөнхийдөө л яг тэр жил тэр үеийн нөгөө энэ алтны зургнуудаас надад хамгийн нөгөө одоо энэ гоёдоо гэсэн зураг нь бол энэ байдаг. Энэ алт угаана гэдэг чинь тийм амар ажил юм. Айгүй хэцүү. Яг ингээд угааж гаргадаг хүн нэг тустай ч юм уу. Тэгэл нэг шороогийн зөөдгөн тустай. Тэгэл нэг энэ төмпөн дотор чинь нэг шороо үлдээдэг хүн ч гэсэн тустай нэг тийм тустай мэрэгжилтэй тийм сони юм бил. Айгүй ондоо ажил. Одоо тэр нэг хараад сууж байгаа хүмүүс шүү дээ. Тэд нар нь болохоор энэ төмпөнд шороо бэлдэж байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ төмпөнд шороо бэлдэнэ гэдэг чинь бас их чухал ажил байгаа юм аа. Их шороо аваа тэрийг нэг шигшиж янзалж байгаа тэгээд ер нь нэг алттай гэдэг шороог энэ төмпөн лүү хийгээд угаалгаад байгаа юм уу.
Тэгээ нөгөөдөл нэг л хараа суучих юм билээ. Энэ дараагийнх нь болохоор яг нөгөө нэг хүүхэд энэ ч амар халуун баг. Тэгээд хүүхэд мөхтэй авчирсан нэг тэрэл юу. Тэгээл ингээл цаана ингээд олон нөхөтэй. Тэгээ эн чи бас нэг зөндөө олон нэг нөхөн дотор хүмүүс ууцсан бодсон ингээл олон зургууд байдаг. Тэгээ би болохоор тэндээс тэр нэг төрөний нэг залуугийн хавцтай зураг л тийм дуртай. (2003 4 онд нэг юу яасан энэ Бацүмбэрийн асрамжийн газар авсан зураг. Тэгээ нэг хэдэн хүмүүс нөгөө Бацүмбэрийн асрамжийн газар дээр бас одоо юу гэдэг буйны ажил хийх гээд тэгээ тэр үедээ нөгөө нэг тэр үеийн зурагч нэг илбэг байгаагүй юм чинь. Тэгээд нэг цуг явж бидний ажлыг нэг сурталчилсан зураг авч өгөөч гээд тэгэж явсан. Тэр хүмүүстэй болохоор нөгөө нэг юугаар авчиж байгаа юм. Нөгөө нэг өнгө тэлсээр авчиад өөртөө харцгаагаар авсан юм нэг тиймэрхүү юмнууд байна. Тэгээд юу яачаад очсон чинь нөгөө хүмүүс чинь болохоор нөгөө нэг доор нь нөгөө нэг гоё хүмүүсээ ингээд суулгачихсан тэр нөгөө нэг арга хэмжээгээ ингээл дуудлаад хурдаал нэг тим юмыг нь над болохоор тэр дээр нэг хитэн зургууд авчиад тэр нь сонирхолгүй. Тэгсэн чинь энэ нэмчийг дээр дуутахгүй юу. Нөхөний би нөгөө хүн чинь жоохон муудаад байна гэдэг. Тэгээд би цуг очиж болохгүй гэсэн чинь юм чи за тгий. Тэгээд дээр нь гарсан чи яг нөгөө нэг дээр хоёр дахь нь болохоор имлэг юм билээ. Имлэг байсан юм билээ. Одоо ямар үт юм бэ. Тэгээд тэнд нь болохоор нөгөө нэг бас нэг жоохон босч чадахгүй хэвтрийн гэдэг юм уу нэг тийм нэглээ настайчууд нь бид юм лээ. Нэг дахьтаа болохоор арай залуучууд. Бид нар болохоор нөгөө залуучууд дээр наах хэмжээ гэдээсэн. Тэгээд энэ дээр очичоод байж хахад надад яг хөө би болохоор тэр дээр нөгөө нэг ихлээд энэ эмчийн зургийг нэг гоё авъя мэдээж хэрэг хүн үзэж байгаа юм чинь энийг нь авъя гэд бодож очсон чинь над хамгийн сэтгэл төрүүлсэн хүн болохоор тэр цаатлын тэр нэг тэрэгэн дээр суудсан. Тэгээд тэр хүн болохоор ерөөсөө энэ одоо найз нэгээд өөрөө тэр хүн бас нэг тийм ярих чаддаг нөгөө байсан юм уу юм ярихгүй нэг тийм үгээр өрийг илэрхийлж чадахгүй ч гэдэг юм нэг тийм л. Тэгээ ингээ хараа суугаад байдаг. Тэгээ би энэ дээр нэлээд зургууд авчаад тэгээд тэр хүн дээрээ фокус зураг аваа. Тэгээд дараа нэг гараад эмчтээр гараад нөгөө талаас нь тэр дараагийнхын зургийг авсан. Тэгээд ингээд нөгөө нэг өрөөндөө ормоор байдаг тэгсэн мөртлөө яг нэг тэгээд найзыгаа орхиж чадахгүй нэг тийм бүр нэг тэр хоёрын нэг юм нэг холбоо байгаад байгаа юм шиг санагдаад нэг тийм гоё санагдчих. Тэгээд гоё гэх юм уу да тэр чинь болохоор яг нэг гоё үстэй яг тухайн үед бол нэг айгуу тийм эвгүй мэдрэмж. Тэгээд сүүлд нөгөө зургуудаа авахтаа ч гэсэн тэгээд албаар нэг тийм ракустай дэлхийн мөрийн нэг тэгж хийгээд. Тэгээд ер нь нэг миний зургнууд нэг юм жоохон хүнд талтай. Энэ зургийг авахд чинь би найз нартайгаа машинууц гэж сонин гаргаад машинууц гэж сонинд ажиллаж байсан. Тэгээ бид нар юу гэж нэг ер нь тэр үед чинь яг ерөнхийлөгчийн сонгуул болоод тэгээд юу ясны хавар болоод гараад ирсэн чинь нэг л тийм гоё тэгээд тэнгуут нөгөө нь юу байсан чинь туулын шуугаар дүүрэн хүмүүс амьдэрдэг гэж нэгэд дулаачгаа тийш ингээд гарчдаг тийм хүмүүс байдаг гинэ. Тэгээ бид нэг сурчлах гэж батсан. Тэгсэн чинь гөө бүр ёстой яг ийм нөгөө одоо бидний хэлдгээр болохоор тэр үед чинь гахаа гэдэг гахааны материал гэдэг байсан юм да. Гахаа гэдэг нэг цүнх гэдэг нэг ганцхан зөөдөг байсан. Тэр цүнхний материалыг ингээд задлаад тэргүүр ингээд юу хийцэн. Одоо майхан барьцсан, уц хийцэн. Тэгээ тэрэндээ амьдэрж байгаа юм. Тэгээ эднээс чинь яваад нөгөө нэг одоо ээж аав нь болохоор мэдээ зураг авахгүй энийг болохоор чинь би тэгж жагаад харсан чи харин нэг ингээ харсан чи хинэ бүр ингээд өвчийц баг өндөр хэлэх чинь балкат үйж идэгий. Төгөө за яг энийг л хин нэгнтэй навъя гээл хараад үйдсэн чи энэ хүүхэд юу ячаад одоо усанд орчоод тэгээд майхан руугаа ороод яг буцаагаад над руу харахад гарсан яг тэр нэг ш. Тэнгүүтний энийг авчаал тэгээд за гэл. Тэгээ яг энэ бол одоо сайн зураг болох нь сайн зураг болчлоо гэж бодож ирсэн юм аа. Тэгээд нөгөө нэг юм ундаа сонин мэндэ гаргачаа тэгсэн чи харин нэг намар нь тэрний нагч уралдаан задлаад. Тэгээд энэ зургийг өгөөд. Тэгээ миний болохоор чинь зэрэг одоо нэгдийн сингл зураг нэг зургаараа төрүүлээд манай улаан тулгач юм болохоор налаахын уурхайн сурвалжлагаараа төрүүлсэн. Уур гэдэг нь болохоор нэг жоохон ухаан орсон юм байгаа шүү дээ нэг. Чадвар гэхэр нэг жоохон техник орсон юм. Тэгээ тэр хоёр чинь ингээд орчих юм бол нэг зураг нэг амттай сүмстэй болчдөг юм шиг санагддаг юм. Тэр баг үндийн инээдсэн тэгсэн мөртлөө тэр чинь тэгшхэн балкат байвал яах вэ? Тэгж яах тэр ингээд амар муухай өвчийцэн. Тэгээ тэр нь ингээд тэр нэг хүүхэд рүү хойноос нь ингээд доёолоод хараад байгаа юм шиг. Тэнгүүтэн тэр хүүхэд нь нүцгэн. Тэгээд энийг чинь ингээд цааш унших юм бол тэр доор нөгөө хүмжил гоц бүх юм байгаа. Тэгээд энэ чинь нөгөө нэг сүүдэр дотор байгаад байгаа дотор. Тэнгүүт нь гадаанах нь болохоор айгүй гэрэлтэй одоо гэрэлтэй. Тэгээд ингээд нэг юм босоо шугамнууд энэ төр гэдэг ер нь бол айгүй тийм ер нь бол гоё. Тэгээд энэ зураг намайг гамад оруулсан. Нийслэл сонин бичих сонд 91 онд ажиллаж байгаа
94 оноос ардын ирэхэд ажиллаад тэгээд 95 онд манай Чинбаяр гээд нэг найз бид нар юу яасан. Нийлээд тэр толгой сонин гаргасан эхлээд. Тэгээд толгой сонин гаргаад гэсэн жил яхахтай тэгээд би болохоор чинь зэрэг юм чинь дарга нар хоорондоо муудалцаа тэгэнгүүтээ тэгээд машинооцыг сонин гаргаад тэгэл машинооц дээр байж байгаад юу гамаад ирсэн. Тэгээд яг сонин гаргахаар мэдээч хэрэг үйл явдалд их явна. Тэгээд би өөрөө нөгөө нэг бас итгүүлч тэгээд нөгөө юуг нь бичин сонирхоо улс төрийн талынхын нэмийг нь бичин тэгээд гэрэл зураг давхар авчдаг. Ордноор их явна, үйл явдлаар их явна тийм байсан. Тэгээд ер нь яг нь бичиг гоё л доо тэгсэн мөртлөө надад айгу тийм бүр тэрнээс нэг ойдээд ирсэн байхгүй. Одоо зургаал аваад байхад амар. Яг тэр дээр нь тэгэл цацаал одоо ч гэсэн тэгдэг. Танаа авч намайг үнэн сонинд авсан, би чамайг амаад авсан гэдэг. Цацаа ахыг залуучуудын үнэн сонинд байхад нь аав үнэн сонилоо авч ирсэн гэсэн. Яг нөгөө өөртөө бас нэг сайн зурагч хэрэгтэй болоод тэгсэн чи хараад тэгсэн чи ер нь цацаа их ихтэйхан байгаад тэгээ бүр ингээд үнэн сонин залуучуудын үнэн сониноос үнэн сонилоо гэж айгуу тийм 20 их наснда сугт ирсэн гэж. Би болохоор зөвхөн жижиг сонингоос гамаар ирчихсэн шүү дээ. Би нэг цахилах гутахгүй юу бас. Тэгээд энэ дотор орчихгүй юу. Тэгэл эн чинь шал хондоо амьдрал угаад байгаа юм чи тэр чинь нөгөө бидний мэдхгүй. Энэ ёстой сони юм байт юм биш үү гэж. Ер нь яаж зураг авах вэ? Ер нь ямар ч нэг зургийг авъя, авч үлдээ. Ер нь сони юм байна гэх. Тэгээд манай найз Чингэлтэй дүүрэгт шинжээч хийдэг гэсэн. Бүр 10 жилийн найз маань. Тэгээд тэрнтэйгээ хэлэхгүй хэлсэн чинь за би ер нь хүмүүстэй нь уулзаад одоо гэх. Тэгээд уулзаад тэгсэн нөгөөд болохоор яг мэдээч хэрэг тэгж байгаа ш тэр хүмүүсийг чи одоо муухай харагдуулж болохгүй тэр хүмүүсийн нөгөө ихэнд юу яаж болохгүй тэгэл нэг юу өнөөдөр аваад маргааш сонд тавиад тэгвэл амар юм болно шүү дээ. Тэгээ ерөнхийдөө би болохоор нэг ийм юм байсан гэдэг түүхүүлтэй игээд одоо болтол энэ чинь нөгөө нэг юм хүнд хэвлэхгүй ер нь харахгүй. Тэгээ яг энэ зургийг одоо ингээ харангуут нэг би албаар нэг хүмүүсийг таниулаагүй ч гэдэм юм уу танигдахааргүй тийм зургнуудыг юу байсан гоо. Тэрнээс миний бол айгүй хаягтай зураг бол ондоо бүр ингээ хүн танигдана гэж бодоод байгаа юм. Энэ болохоор яг нэг бүгдээрээ нөгөө гархаа хүлээсэн харахгүйгаас ингээд гэрэл рүү ингээд харцсан нэг энэ хоёр тэгээд нэг гэрэл хүртэл яг нэг тийм энэ бол ер нь их зүгээр зураг санагддаг. Тэгээ энэ дэр гоё зургууд бол их бий. Интернет нэг тэр хүн нь одоо шууд энэ бий биш дээ гэхээр зургнууд биш болов гэж бодож байна. Манайх залуучууд яриад штэ хүмүүс ингээд зураг авахыг айгу дургу болчлоо гэд. А тэрэнд бас нөгөө нэг одоо шин яг зураг авч эхэлж байгаа залуучуудын ч гэдэг юм энэ буруу маш их байдаг. Өнөөдөр зураг аваад маргааш нь тавьчихдаг. Нэг эмэгтэй хүний зургийг өнөөдөр зургийг авчаад нэг 5 жилийн дараа гаргахад бол тэр хүн пүүхээ мийстэ ямар задаа хүн байсан бэ? Миний айгүй гой зураг байна гэж хүлээж авна. Тэгэхэд өнөөдөр ахуулсан зургаа маргааш харангуй чи намайг доромжилдоо чи инглээ яхаараа миний зургийг тавьж идгийн энэ төр гэл нэг тийм хэлэм хийгээд эхлэв байхгүй. Яах гэж авсан ямар зоригтой энэ төр гэд. Тэгэхээр зэрэг зориггүйгээр зураг аваад одоо нэг өөрийгөө гоё харагдуулах гэж өөрийгөө мундаг болгох гэж сошиал тавиад идэг бол ерөөсөө энэ бол яг гэрэл зурагчны ч гэдэг мэрэгжлийн хандлага бол биш л гэж санагд. Тэр болохоор буцаад одоо нийгмээч нэг тэрэнд айгүй дургу болгоод эхэллээ ер нь тэгээд айгүй тийм сонирн болгоод эхэлж шít. Тэгээд ч одоо бол яг бид нар болохоор зүгдээ нэг гудамжинд зураг авна гэдэг ойлголтыг ер нь бараг л байхгүй болгож байна дөө. Яг зоригтой төсөл хийж л авахгүй бол одоо бол юу гэдэг би нэг хүний зургийг авчлаа гэхэд тэр хүн хизээч надтай заргалдаж болохоор болсон юм байна шүү дээ. Хууль нь бол миний зургийг надаас зөвшөөрөл авахгүйгээр миний зургийг авсан байна. Дараа нь надаас зөвшөөрөл авахгүйгээр юмд гаргасан байна гэд. Тэгэхээр зэрэг яг өөрөө нөгөө нэг одоо бид нар нэг тим юм их гэдэг хуульчтай ирж байгаа, хуульчтайгаа одоо зөвлөлтөд байж байгаа. Ер нь юм нэг дэвтэр хийж гэж боддог. Жижигхэн тэмдэглэлийн дэвтэр шиг. Тэгээ тэр дээр нөгөө хуулиа бичсэн байдаг. Одоо мэдээж хэрэг нэг гоё агшин тааралдаад зурагчин зураг авна шүү дээ. А тэгээ буцаад очиод нөгөө хүн дээр нөгөө зургийг нь үзүүлээд би ингэчлээ сая таны зургийг авлаа. Тэгээд энийг би ингээд дараа номдоо ч юм уу төслөндөө ч юм уу уран бүтээлд ашиглаж болох уу гэд. Тэгээ нөгөө хүн зөвшөөрөө тэгээд нэг гар хөлийн үсгийг авчих. Нэг бүр нэг тийм дэвтэр хийхгүй болохгүй юм бэл. Яг нэг одоо ийм баримт зураг авдаг хүмүүс. Нэг тэр талаар л ажиллахгүй бол тэгээд дараа нь зургаач ашиглаж болохгүй нэг тийм юм болох юм шиг. Энэ ч л нэлээд сүлдээ 2005-6 оны л байх. Цас орж исэн. Тэгсэн чи энэ эдний тариншаан нь яг замын хажууд. Тэгээ бас нэг юуны гацны хажууд. Тэгээд өөртөө цас орсон чинь аваачаад энэ тариншааныхаа тагийг картоноор ингээд тагалчих. Тэгээ тэр дээр цас орчиж. Би нөгөө нэг машин ирэхээс өмнө гүүгээд гарчих гээд гацны хажуугаар гүйцэн чи ярь нийтний яваад орчдөг шээ. Тэгээ намайг тооноор орж ирлээ гэж загнаад. Юу нэг тооноор нь ороод ирж байгаа юм чи. Өөгүй би өөрөө баг өгөхөөш гэсэн.
Тэгээ яасан ийсэн гэсэн чи тэгээд юу яриа. Тэгээд нөгөөдөлтөө чинь айгүй гоё амьдрал байгаа шүү дээ дотор. Тэнгүүт нь ярихгүй тэгээд ингээд зургийг чи авч болохгүй би зурагч юм а гэсэн. Тэгвэл юм авч өгөх юм уу гэдэг. Юм авч өгөөд. Тэгээд тэр өдөр болохоор амар тийм хүүтэн тийм нэг юу орцсон өдөр байсан. Тэгээд би ч аппарат өгөөч. Тэгвэл за тэгээ би дахиж ирнэ гэд. Тэгээ нэр чинь ихлэ зураг авах болохгүй шүү дээ би зэрэг амьдралаа ярина ингээд тэгээ яагаад юу болцсон ингээд тэгээд тэгж байгаас үлдээ яг энэ нөхөр уйлаад яг амьдралаа яриад надад агсан тавиад байж. Тэгэхдээ за би зургийг чи авлаа шүү гэсэн чи харин сайхан өнөг чинь митгээ байцсан нөгөө нэг юу болоод байгааг ч митгээ байцлээсэн. Тэгээд нэг зөндөө олон зургууд авсан. Би болохоор энэ надад айгүй амьдралтай санагдаад идэг. Яг энэ зургуудыг авцсан байжсэн чинь нэг тийм тэр үед чинь бас нэг тийм юу ч үлээ нэг тийм л уралдаан зарласан юм а Монгол баг дөрөч сонжиж нэг тиймэрхүү л агуулгатай. Тэгээд энэ зургийг өгөөд энэ зураг нэг шагнал энэ төр авчихсан. Энэ болохоор чинь зэрэг эдгээр чинь бас юу яаж байгаа маа хүн дайлж байгаа чигэд мөнгө өгөөд юу арх аавна гингүүт нь энэ Чингис гэсэн арх мөртлөнгөөс мангар ямтгаа амар ямтгаа арх. Тэгээ ерөнхийдөө эдгээр чинь хямдхан архинуудаа түүж авдаг. Тэгээд нөгөө нэг намайг дайлж ийн гингүүтээ ийм арх авч байгаа. Одоо тэгсэн мэт надаас мөнгө авчаад тэгээд намайг дайлаад байгаа байхгүй бол сайн чанарын арх аваад байгаа шиг байна. Тэгээд яг энтэйгээ уугаад ингээ байж яхад яг ингээл энийг ингээл хараад байгаад байгаа л да. Ерөнхийдөө бол ингээд Монгол хүн чинь нэг тооноор орсон гэрэл дээр ингээд гэрийнхээ хоймортны гоё сууж идэг шүү дээ. Яг л нэг тийм л юм л санагдаадсэн. Тэгээд яг ингээд таришааны дээгүр ингээд нөхөр гэрлээр ингээд ороод ирсэн. Тэгээд энэ нөхрийг л ингээд харж харж байгаа. Тэгээд нэг иймэрхүү. Энэ болохоор одоо юу гэдэг ерөөл хэлж байгаа байхгүй юу? За ингээд ийм тэгэх болтгоо энэ төр гэсэн чинь уул нь бол эн чинь Монгол иргэн чинь гэрийнхээ хойморт шал анги суудж идэг шүү дээ. Энэ нь болохоор яг нэг иймэрхүү нэг тэрэл контрастыг харуулах гэж л. Тэгэд яг би энэ зургийг нь болохоор юунд төгсөн. А нөгөө зураг нь болохоор надад бол зүгээр яг өөрт бол таалагддаг. Энэ бас яг гой болтойд цогтын урагшаа байна уу? Гэхдээ баян тойрогоос наана Оторчин айлд явж байгаад нөгөө бид нар төрчихгүй юу? Тэгээд Оторчин айлд очив. Тэгээд Отортой айл очиод нөгөө айл чинь мэдээж хэрэг яг биднэрт тоол хийж өгөөд. Тэгээд яг биднэрт тоол хийж өгөөд байжсэн чинь энэ ирлийнхэн ирж байгаа. Энэ хоёр залуу энэ хүүхэдтэй. Тэгээд мал ирж явж байгаа энэ гуруулаа. Тэгээ энэ гурав ирж байгаа чинь мэдээч хэрэг нөгөө нэг ирж байгаа юм чинь бид нар ингээд хоол аягтай хоол авцсан. Тэнгүүш жочтод ирсэн чинь жочттой хийгээд өгөнгүүт аяг дутаад энэ хүүхдэд аяг дутчихгүй юу. Тэгээд манайхны нэг тийм одоо миний нөгөө нэг таашаадгүй гэдэг юм нэг тийм байгаад байдаг. Нөгөө хүүхдийг нэг тэгж одоо хүнчилж үздэг. Хүүхдүүд нөгөө том хүн нэхлээд идчихэл хүүхд нь идэх гэдэг юм. Тэгж яхад энэ хүүхд бол бүр ингээ ядарсан өдөржингөө морьтой яваад ядарчихсан амар тэгж нүдэн дээр бүр ингээ солилцсон. Одоо ингээ харахад тийм байгаа ингээ тодгоо бараг даахгүй юм шиг нэг юм хүүхдэд за дараа нь бол гэд. Энэ хоёр нь болохоор бид нартай ядад ингээ хууч хөрж сууж болоод байгаа хоёр байхгүй. Тэгж яхад энэ хоёрт нь хоол өгчөөд нөгөө хүүхдийг хүлээлгэчихгүй юу. Тэгээ байдсан яг тэр нохоо нөгөө нэг гаднаас шагаагаад тэгээд нохоо хүүхд хоёр л хоолгүй хацарч идөө гэсэн бодол яг надад тохоо өдөрж ирсэн. Тэгээ яг монголчуудын хандлага аяг сони шиг. Гадныхан болохоор эхлээд хүүхдүүд ингээд ерөнхийдөө тэгдэг шүү дээ. Тэгж яхад манайхан болохоор за хүүхдийн чинь заа чи байж гэдэг нэг тийм. Аяг хүрээг өгөөс болоод хүүхд хоол идэх нь нэлээд хойшилсан. Зурагчин хүн яг одоо бид нар бас яг тэгдэг байхгүй юу. Залуучуудтай яринготойгүй энэ зургийг чи яагаад авцсан? Энэ зургаар юу хийж байгаа гэдэг. Үгүй гоё харагдаад ч гэдэг юм уу. Үгүй гоё л байсан шít тэр гэдэг байхгүй юу. А яагаад авсан бэ гэдгийг ярьж хэлж чадчихвэл тэр зурагчин илүү амьтай сүнстэй л байх юм болов уу гэж бодоод байдаг юм. Тэгээ бид нар болохоор залуучуудтай ярихаар дандаа тэгдэг. Хоорондоо ч гэсэн ярихааргүй гоё юм шүү дээ. Чи яагаад авсан? Яг юу хийж байгаа юм гээд. Тэнгүүт ингэж байгаа ингээд хэлвэл тэр чинь шалаа ингэ. Одоо жишээлбэл янз бүрийн зан шилж байна. Гэрэл зураг одоо бидний мэдхгүй зөндөө юм тэр зураг дотор байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг нэг өөрөө бас яг нэг тэрийг мэдрээд энэ ингэж ийсэн юм а тухайд ингэж ийсэн юм а гэвэл гоё болно. Яг одоо минимал зурган дээр болохоор нэг тийм. Гэхдээ минимал зургийг ч гэсэн хүн яг ингэж бодонгот би яг энэ дээр чинь ийм юм бодсон шүү дээ. Ийм юм гаргах гэсэн. Миний яг үзэл бодол энэ байгаа юм гэдгээ хүн мэдчихээд зураг аваад тэрийг яг тэгж тайлбарлах зүгээр юм шиг байна. Энэ 2002 онд Говьалтай аймгийн Бэгэр суман дээр авсан зураг. Нэг сони юм нь бас нөгөө яг энэ зургийн дотор талаас авсан нь манай нөгөө улаан тулга гэдэг В тулгад байсан. Сая талигаж болчихтой. Тэр яг тэр бит хоёр нөгөө нэг аавтайгаа хоёр аавтайгаа цог тэр
хоёрын нутаг тэр бигс сумд ицсэн. Тэгээ байжсэн чи энэ хүүхэд юутай болж байгаа юм. Тэр шөнийн дүүтэй болж байгаа юм. Тэгэл өглөө нь дүүгээ харна гэж эн чинь замнаал. Тэгээ бид хоёр дагаад явахгүй юу? Яа дүүгээ харддаг ингээд. Тэгээ би болохоор гадна талд нь үлдээд манай хүн дотор нь ороод тэгээд 2 талаас нь авсан гэдэг. Ер нь миний зургнууд нэг тийм жоохон муухай юу гэдэг юм хатуу гэх юм уу да нэг тийм уран сайхан уянга нэг жоохон багтай тийм зургнууд байгаа гэдэг. Тэгээ энэ болохоор нэг арай тийм уянгатай зураг санагдаад байдаг надад. Тэгэл энэ хүүхэд чинь дүүгээ шилний цаанаас хөөрдөл тэгэл тэдний цаанаас өмсөн гэдээ арай л тэгэл нэг аюу тийм хөөрхөн юмнууд болж исэн нэг тэр үеийг санагдуулаад байдаг. Одоо бид нар энэ үед чинь нэг 3 аппараттай байдаг гэсэн. Тэгээ 3 аппараттай байдаг нь яа гэхээр би болохоор нэг аппаратанда харцгаан хайсийчдэг. Тэргээрээ бол зөвхөн өөртөө зориул зураг авна. Нэг аппаратанда болохоор өнгөт нэгтив хайсийчин. Тэргээрээ болохоор халтуурын зураг авна гэсэн үг. Тэргээрээ зураг авахаараа зэрэг дандаа захиалгын халтуурын зургууд авна. А нэг аппаратанда болохоор өнгөт слайд хийчдэг. Тэргээрээ болохоор бүр зардаг зураг авдаг. Одоо нэг байгаль майгалын ч гэдэг юм уу нэг тийм нэг жуулчны зургууд байдаг ш нэг тэр үедээ зарагддаг нэг тийм зургууд авдаг. Тэгээ тэр 3 аппарат руу ингээ гараа явахаар одоо юу гэдэг слайдтай аппарат ингээд барьчих юм бол гоё зураг авах гэдэг. Тэр зураг нь миний зураг биш юм шиг. А тэгсэн мэт нэг харцгаан аппарат авахаар зэрэг нэг өөрийнхөө харж байгааг тэрийг авах зүгээр өөртөө зориулж авдаг болохоор тэр нь айгуу тийм эрхчлөөтэй аппарат юм шиг нэг бүр нэг тийм болчихдээ. Тэгээ одоо энэ юун дээр анзаарч гэсэн манай Зандан бот гэж хэлээ. Нөгөө нэг юу ажил хийдэг аппарат нь болохоор чин зэрэг Canon-ы энэ чинь R5-тай болдог. Тэгээд юу нь болохоор нэг Olympus жижиг. Olympus жижигээр болох хамаагүй чөлөөтэй яг нэг өөртөө зориулж ажилладаг байхгүй. А нөгөө аппаратаа барихаар зэрэг яг нэг альпинисттэй зураг авчаад. Нэг тийм юм байгаад байт. 2001 онд Архангай аймгийн Цахилсам. Тэгээд энэ зурагт би бас их дуртай. Ягаад гэсэн чи би 91 онд нөгөө нийслэл соёлын бичиг соёнд ажиллаж исэн чи яг нөгөө тэр үед чи ингээд нэг юу ингээд нэг нийгмээр солигдсон үе шүү дээ. Тэнгүүт ингээд одоо энэ Ленины зураг муураг бүх юмнууд чинь тэр үед байдаг. Тэгээд нөгөө нэг юу гэдэг вүлээ? Хүндэт самбаа нэг тэр. Тэгээд ингээд бүх юм ингээд байгаад байгаа мөртлөнгөөсөө ингээд бүх юм ингээд солигдсон, үндсэн хуулийн солигдсон нэг тийм үе байхгүй юу? Тэгсэн мөртлөө гээд энэ юунууд байгаад идэг. Тэгээд одоо хүндэт самбар ингээд юу ч ингээд зураг одоо зураггүй тэгсэн мөртлөө хүндэт самбар. Тэгээд нэг зурагных нь ингээд жааснууд ингээд байгаад идэг гэдэг тийм юмуд. Тэгээд тэргээр би нэг ажил хийгээд юм хийжсэн, хүн бичиж мичээд. Тэгээд яг бид нар ингээд юу гэдэг сайн хөнгүү болцсон юм уу? Нэг бол одоо тий сайчдаггүй болцсон юм уу? Хүндэт самбар хэрэггүй болцсон юм уу? Нэг одоо хүнээ хүндлэхээ байцсан юм уу? Өнтер гэдэг нэг тийм агуулгатай юм бичээд хийжсэн. Тэгээд тэр үеэс ахуулаад яг энэ Ленин, Марксын тэр юутай Энгельс мэгстэй тийм зургнуудыг аваад нэг тийм сурал болох гэж үзэж ирсэн. Тэгээд тэд нар нь болохоор нэг хүнтэй болж чадаагүй нэг тийм янз бүрийн юм болж байгаа. За энэ болохоор яг нэг хүүхдүүд тий. Тэгээд нөгөө нэг өнгөрсөн үеийн хидмэн нөгөө айлын хашааны нүүрсний амбарын юу болцсон хаалга болцсон. Тэгээд нөгөөдүүдийг ингээ цаанаас нэг хараал байж байгаа. Тэгээд энэ илүү тийм гоё амттай нэг гоё яг нэг өнгөрсөн тэгээд ирээдүйн над руу харцсан өнгөрсөн нөгөөдөл рүү харцсан нэг тийм. Тэгээд эднэр нь ч гэсэн гоё ингээ шатан дээр зогссон нэг тийм. Одоо олон залуучуудыг харахад тийм юм анзаарэгдэв. Зураг авчаад дараа нь авсан зурган дотроос зураг хайгаад идэг. Миний зураг болж юу гэд. Тэгэхээр чин зэрэг амар их зураг аавна, аюу их цаг алдна мэдгүй бидний үед чин 36 дарахын тулд хамаг амьдрал явна шүү дээ тэр чинь. 36 зурагнаас манай сонин болохоор 6-гийн юу гэдэг вэ? Ашигтай гэдэг байсан. 36 кадраас 6 зураг сонинд би гаргачих юм бол тэр альсыг нь зарлагддаг байсан. Тэгэхээр чин зэрэг тэгэл нэг 6 зураг гаргах гэдэл бодож байгаа шүү дээ. Хамаагүй дараа дэвэл тэгээд хайсны өрөнд орно. Зөндөө олон зурагтай ямар ч хэрэггүй зурагтай болчихно гэдэг ч юм уу. Тэгэхээр чин зэрэг хүн аймаг тийм цэгцэрч төвлөрч наан нь бодож боловсруулж зураг авдаг болт юм бэл. Дижиталын нэг айгүй балаа юм нь хүнийг төсөөлөлгүй болгох юм бэл. Бид нар зураг авч яхад чинь шууд ингээд харчдаггүй болохоор чин зэрэг за би ийм хурд хийвэл ингэж хөдлөнч гэдэг юм уу те. Өрцөө би ингэж хийм бол одоо өдний хүртэл фокусын гүн юм байна. А нэг бол нээчүүл ийм ингэж бүлгэр болно ч гэдэг юм уу. Тэрийг ингэж би толгойдоо төсөөлж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь за би нэг жоохон гэрлийг нэг хэсгийг контраст болгож гэдэг юм уу. Нэг бол зөөлөн авъя ингээд тийг бүх юм ингээд толгойдоо ингэж төсөөлж бодож байгаа тэр зургийг авч байгаа болохоор тэрэнд амар тийм хөдөлмөр байгаа гэсэн юм шиг. Одоо болохоор
гарав дээр авлаа, гарлаа, баахан нөгөө нэг том файлаа нээлээ тэгэл бүх юм ингэж хөдөлгсөөр байгаа зураг болгочиход байгаа байхгүй. Тэгээ яагаад тэрийг хөдөлгөө тэр зураг болгохыг шууд хийчих болдгүй юм гэдгийг би гайхаад байдаг. Тэртээ тэргүй ингэж ганц дараад хийчих юм чинь дараа нэрэлгээд бүх юм ингэж хөдөлгсөөр байгаа зураг болгоо. Тэр болохоор дараагийн сони ажилталтаа битггүй. Одоо тэгээд та дижиталаар аваад эдит ус хийдэг гэсэн үг тийм. За баг хийхгүй. Тэрийг би хийхгүй юм билий. Бид нөгөө нэг яг Монголын хэвлэл яагаад болохгүй вэ гэж ингээд үзээд ирсэн. Тэгээд Японоос яг нэг хэвлэлийн мэрэгжилтэн өвөө урьж авчирсан. Яг бүр өстө жилдээ 200 амар том алдартай гэрэл зурагчдын альбом хийдэг өвгөн. Тэгээд тэрний яг гэрлийн мэдрэмж, гэрэл зургийн мэдрэмж нь амар. Тэгээд тэр өвгөнтэй ярингуут тэр өвгөн чинь бид нарыг яриулчаад бидний зургийг тэр өвгөн янзалт юм бэл. Тэрнээс биш бид нар өөрсдөө зургаа янзлна гэдэг бол өсө гавтгай болгоо ч юм арзгар болгоо тэр бол шал ангис. Тэгэхээр зэрэг яг тэрийг хийдэг тусгаал хүн байх хэрэгтэй. Манай хэвлэлийн технологи дээр яг тэр хүнээ цомготгоцсон юм бэл. Тэр чигээр байхгүй болгоцсон. Бидний үед байсан. Яг 90-ад оны их үед одоо интерпресс центр чинь байж явах үед болохоор яг бид нар нөгөө нэг зургаа өгөнгүү тэр зургийн маань өнгийг шүүгээд яг ингээд бодтоор нь гаргадаг тийм хүмүүс байдаг байсан бол одоогийн юм дээр тэр хүнээ цомготгож алга болоод тэрийг нь их бэлтгэгчнэр хийдэг болоод нэг бол надаас шууд смок файл нэхэд тэгэхээр чин зэрэг нөгөө нэг смок файл дээр л янзлсан юм тэр чин бүр шал тэгэл нөгөө бүх юм ингээд байхгүй бол Монголын нэг тэр нэг технологиос одоо юу гэдэг юм нэг үе шаттай юмнаас нэг шатыг нь аваа хийцэн л байхгүй юу. Тэгээд тэрийг нь менюс ингээд үсрээд гарахаараа зэрэг заримдаа онц үсрээ, заримдаа наан үсрээ, заримдаа цаан үсрээ тэгэл идэв. Яг нь Night-ийн чин одоо энэ төгөлдрийн ахтай нь би 10 жилийн нэг анги. Тэгээд төгөлдөр өөрөө бас их сургуульд битээ цуг сурч ирсэн. Тэгээд цаатгаас чин гитар заалгах гэж хүдсэн юм аа. Тэгээд намайг авиасгүйгээ тоогоогүй гэд. Ховлж. Тэгээд яг өмнө нөгөө нэг авч ирсэн бүр бас өмнө нь би бэлтгэл энэ дээр нь очиж зураг энэ авдаг байсан. Тэгээ ерөнхийдөө болохоор энэ тэр үед чинь 2005 он гэхэр чинь дижитал руу бүрэн шилжчихээгүй зураг авдаг хүмүүс бас нэг тийм их байгаагүй л дээ. Тэгээ тийм болохоор чинь зэрэг бид нэг тоглолтоо хийх гэж байна зураг авч өгөөч гэд. Тэгээ бас өргөн харцаа аясаарч авсан зургнууд байдаг. Тэгээ би болохоор энэ тэр нэгдүгээр цахилгаан станцын юун дээр очиод авсан тэр зурганд яг за энийг та нар ашиглаарай гэж яг хэлж ийсэн. Нөгөө бас соёлын төвөргөн дээр байсан харцгаан зургийг нь бас тэгж зөвлөж ийсэн. Энд болохоор над би албаар эднэр нөгөө нэг ойлгохгүй юм шиг ингээд бүр ингээд нэг тал тийшээ харуулад нэг тийм нүд мэдийг нь аниулаад тэгээд өөр өөрсдийнхөө байж байгаа нэг өөр өөрсдийн гэсэн юу болгож л авчихсан. А тэр хэнийг болохоор чин зэрэг юу янгуудаа төөгөө өөрөө би сүүдэрт ахуулна гэдэг сүүдэрт орж исэн юм байна. Юу нэг тийм дулааны шахуун сүүдэрт ороод тэгээ яг энэ дээр болох нэг хэнийг болохоор яг гол хүнийг нь гол дуучны гол болгоно нэг тэргээл нэг бид нар бас баахан ярьж ийсэн юм а тэгээ ерөнхийдөө ингүй зүгээр итэргээд тэгээ би болохоор одоо энэ зургуудыг авснаа мартцсан байгаа шүү дээ. Тэгээ тухайн үедээ аваад одоо иймэрхүү ажлууд дахиалгын иймэрхүү ажлууд зөндөө байд юм чи тэгэл тухайн үедээ аваад тэгээ төгөөч яхан манай нөгөө нэг ахтай нь би бүр найз юм чи ах нь кино урлагийн дээд сургуулийн Google-тэй киноны найруулагчаар төгссөн. Тэгээ эднийг чинь амар тийм юу байхгүй юу? Оюунлаг гэр бүл гэдэг шүү дээ. Бүр багаас би эднийд орж бүр нэг ханаа дүүр ном газраас хулаа таа зүртлээ ном. Тэгээ аав нөгөө нэг сансрын лавга гэдэг гүр архичээгийн эмч байсан. Яг эмч тэр судалгааг нь хийжсэн. Тэгээ дараа нь нөгөө нэг ерөнхийлөгчийн зөвлөх энэ төр хийжсэн бүр нэг тийм мундаг. Тэгээ эднийд орохоор чинь бүр яан зүрийн тэр мандахчин болохоор яг нэг киноны юм болохоор кино их юу яа. Тэгээ энэ хоёр чинь дуу амир их сонсон нөгөө сонгодог хөгжмөд амир их хүн. Тэгэл том гой пянцнууд сонсон. Тэгэл тэгээд энэ чинь юу Монгол судлах, юу сэтгүүлж болох. Тэгэл дуучин болоод яваад гэсэн. Тэгээ багаас нь төгөөтэй хөлбөмбөг тоглож өслөө. Гитар л муу заасан болохоос гэдэг. Манай найз чинь тэр чинь 5 сарын 24-нд нэг уулзсан гутаа тэгдэв. Чи 7 сарын 1-нд бэлтгэлтэй байгаарай. Тэгээд тэр чинь ерөөсөө ажил хийдгүү нөхөр байхгүй юу? Одоо тэр үед нэг дуплоо гэдэг маш одоогийнхоор бол нэг канон шиг тэгээд нэг юм олон хэвлдэг нэг тийм ажил хийдэг гэсэн. Тэгээ яаж байгаа юм гэдэггүй Оросууд цаа чи нэг сайт майтаараа яриад байна. Монголд өнгө төвсөлт болно гэдэг байна. Тэрийгээ 7 сарын 1-нд хийж шүү гэд. Тэгээ би ямар юм бэ тийм гэд. Тэгээ 7 сарын 1-нд би ажил дээрээ байж нэг гэрээ засч ирсэн. Тэгэнгүүтээ за ажил дээр нэг ажиллаад гэртээ харьяа гэд. Гэхдээ талбайгаа дайраад алхах чигээ талбайгаа дайраад алхсан чинь үгүй нэг хитгэн он цугулсан байж гэн. Тэгсэн мөртлөө юу ч болохгүй юм шиг.
Тэгэл гэртээ ирсэн байжсэн чи харин нөөдж уцаараад хөө чи харж ийн би чамд хэлээ өстө 7 сарын 1-нд юм болно гэсэн штэ гээд. Тэгээд тэр чи өдөр үсэн юм чи. Тэгэнгүүт нь компьютераас хагаад үтсэн чи сайхан юм болж байна. Тэгэл аппарат аваад гарахад яг энэ болохоор нааталт нэг машин ихлэ шатсан штэ. Улаанбаатар чөст бодлоо яж. Тэрний юу утаа ингээд дэшээ хөөрөд юу яц. Тэгээд би тэрнийх нөгөө талд нь очиад албаар нөгөө нэг утааг нь гаргангуут нь тэрнтэй авчаад одоо энэ нь болохоор баг миний очсны эхлэл үеийн л зургнууд. Тэгээд яг энэ дээр манайхан бүтэн яг тэр өдөржингөө л ажилласан. Манай одоо даваанаа болохоор бүр ингээд бичлэг энэ төр хийсэн байгаа. Тэр манайд байсан Бямборч интернэтэд аягүй сайн зургууд авсан байдаг. Тэгээд яг энэ 7 сарын 1 гэж бид нар 7 хоногийн дараа бүүн март гэдэг ном хийжсэн шүү дээ. Тэгээд доторх зургуудаас тэр нь яасан гэхээр энэ тагнуулынхын цагдаа гэх хурж ирд нөгөө энэ дээр явж исэн зурагчдаас зургнуудыг нь юу яагаад аваад хураагаад очиж байгаа чинь. Тэгэнгүүтээ нөгөө зургнуудаар чинь юу яаж баахан хүмүүсийг хэрэгтэйгээд баривчилж. Тэгээ бид нар болохоор зургуудаа ч өгөөгүй тэгээд ерөнхийдөө ийм юм болсон гэдгийг шууд гаргах чий гэж хоорондоо ярингуудаа 7 хоногийн дараа жижигхэн ийм бүү март гэдэг ном хийсэн. Яг тэр нэг цаг хугацаатай. Яг тэтэн цагт тэгсэн, тэтэн цагт ингэсэн гэл. Энэ дээр болохоор нэг таны нэг бод дээр 89 онд нэг юм болдог шүү дээ. Тэгээ тэрний нэг юун дээр бас яг ингээд энэ дээр нэг гэхдээ тэр болохоор өдөр нэг залуу бүр ингээд урагшаа бүр ингээд тэмүүлээд ингээд орилж байгаа нэг зураг байдгийг. Тэр айгүй гоё яг тэрэн шиг санагдаад байдаг. Гэтэ тэр болохоор илүү нөгөө юу гэлтэй яг өдөр авсан зураг энэ болохоор нэг галтаа болохоор айгүй хүчтэй. А дараагийн тэр нэг далбаатай бол яг юу одоо энэ чинь нөгөө нэг хүмүүс бохомдсон тэгсэн мөртлөө яг энэ хүмүүст чинь нэг цаана нэг их орнооч гэдэг юм уу Монголоо гэсэн тийм сэтгэл байгаад байгаа байхгүй. Яг тэр айгүй харагдаад байдаг. Тэгээ энэ залуу болохоор чинь зэрэг зурагч ахуул нэг эйгүү тэгсэн мөртлөө цаашаа хараад цаашаа харж хүмүүс рүү орилоод байгаа байхгүй. Би болохоор наадлаас нь хойдлоос нь авсан. Энд чинь болохоор уран зургийн галерейн доор байсан нөгөө талд нэг өргөтгөл хийсэн байсан шүү дээ. Тэр нөгөө юугаар хийсэн. Тэр болохоор чинь зэрэг одоо тэрлүү чинь нөгөө нэг юу орж ирч чаддгүй. Нөгөө нэг юунууд чинь галкамадын машин оруулдаг нөгөө жагсаж байгаа хүмүүс чинь. Тэгээ бүр амар юм болчдгийн. Тэгээд нөгөө гал нь улам асаад байдаг. Тэр наан уран зургийн галерей шатаад байдаг. Тэгээд энэ залуу болохоор чинь зэрэг бүр ингэж яваад тэр хүмүүсийг замчилсаар байгаад нөгөө юунууд нь хүмүүсийг ингэж ярдсаар байгаад нэг юм галкамандыг оруулж ирээ. Тэгээд өөрөө норцсон хувцаа тайлаа. Тэгээд энэ их тийм сэтгэлтэй залуус нь цаашаа харцсан нөхцөн байж байгаа. Тэгээд энэ болохоор нэг тийм яг энэ зургийг харахаар тэр залуу гой санагдаад. Тэгээд нөгөө уран зургийн галерей шатлаа гэдэг. Тий сүүлд чинь нөгөө нэг хүмүүс чинь дөрөгчхороо юу хийж байгааг мэдгүй байлээ шүү дээ. Тэр нэг дэлгүүр тоноол арх угаал хийсэн. Тэгээ бүр сүүлдээ тэр талбай дээр байгаа бид нарыг хүртэл зураг авлаа гэж уурлаад нэг сүүлдээ болохоо бүгд яг тэд нар чинь согтчоод юу хийгээд байгааг мэдхээ байгаад тэр намын цагаан байшнаас чинь баахан сет мэп гаргаад нөгөөдүүлээ талбай дээр явж ивдээд нэг тийм хүн биш шинжтэй болчтой юм биш тэд нар чинь нэг дөрөгчхороо. Тэгэхэд энэ залуу болохоор яг хүмүүстэй ойрлоо наад чи уран зургийн галерей шатж чинь хамгийн юмтай юм шатж чинь одоо тэрийг унтраахгүй болохгүй энэ гэж орилсоор бол яг арай эрүүл ухаантай нууд нөгөөдөл нэг тэгэл нөгөө хүмүүсээ ингээл холдуулаад тэгэл гарах юм дурдсан. Тэгээ энэ болохоор нэг тийм дахиж битээ давтагдаасай л гэдэг бодол байгаад идэх амар хэцүү. Тэгээ тэр дээр болохоор бүр яг анх гал тавьж байгаа хүмүүс гэхэд нэг 3 гар 4 гар байж байгаа юм. 4 гар гэхэд дөрүүлээ ингэ шивэстэй. Одоо бид хийдгээд ингэхэд бидний гар дээр ингэ шивэс байхгүй гоо. Тэгж яах чи бид нар дээр чи ингэ нэрийн эхний үсэг мүсгээ шивцсэн ингэ гар дээр юм шивэстэй. Одоогийн нөгөө нэг залуучууд чи юм гоё шивэс биш шүү дээ тэр чи. Яг л нэг тэгэхээр зэрэг тэр чинь нэг тийм хүнээр хийлгцэн юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэр зургнуудыг ингээд та нарын юу явуул ингээд бичлэгүүдийн эхнээс нь ингээд тэр зургийг ингээд номыг үзсэн ч гэсэн нэг тийм юм бодогдно. Бүр ингээд тэгэл дөрхилсаар байгаа л хийж байгаа. Яг бид нар ингээд зургуудаа дараа ингээд үзэхэд ч гэсэн хитэн залуучууд яг тэр дээр ингээд оролцоол оройлол дөрхираал хамаг юм хийгээл. Гэрэл зураг юу юм бэлээ? Одоо байгаль авдаг те нэг тиймэрхүү хүмүүс болохоор нас ахихаар амар сайжраад байгаа юм. Нөгөө юм амар сайн мэдэрч эхэлдэг юм шиг юм. Баримтад авдаг ч юм уу тийм залуучууд болохоор залуу байхдаа л их юм зөрөгтэй байхдаа. Дараа нэг жоохон амьдрал мэдээд ихээр аянч болохгүй тэр ч болохгүй юм руу орж ирэхгүй ч юм уу нэг тиймэрхүү юм амар анзаардаг. Тэгээ яг тэр чинь яг нэг яг энэ хоёр яг ингээд тэгээ байж байна. Юу авж ийн гэдгээсээ шалтгаална. Тэгэхээр зэрэг одоо залуучууд залуу байгаа дээр л яг нэг өөрийн гэсэн сэдвтэй болоод одоо бол нэг гэрэл зургийг гэж дэлхийд бүр тоохож байгааг байлаа шүү дээ. Нэг гэрэл зураг бол ямар ч илэрхийлэхэ байж байна. Энэ болохоор бас нэг энэ юм уунаас шалтгаалаад байна л да нөгөө нэг юу лээ химэл оюухан энтрис
Чи хүсээд нэг зургийг болохоор яг ингэж хийчих болоод байгаа байхгүй. Ажлыг болохоор одоо юу гэдэг чи өөрийнхөө бодоод гаргаад ирж байгаа бүх юм ингээ процесс ингээд нэг ажил болгоод нэг 4-5 нэг 10 зурагт ингээ багтаагаад ингээд нэг ажлыг гаргана гэдэг бол тэрний хийх ажил одоохондоо биш юм шиг байна. Тэгэхээр зэрэг одоо яг ингээд гэрэл зургийн хандлага ч бай нэг бүх нэг сурвалжлага бүх юм зурагч бүгдээр яг ингээд нэг ажил. Тэр нэг хитэн зурагтай тэгээд яг тэргүүрээ нэг юм өгүүлдэг. Тэгэхээр зэрэг яг нэг тэрийг ойлгоод тэрлүүлэх ажил маань юм шиг байна. Одоо сүүлд нэг медиа тэр их стайл юм болж штэ. Гэрэл зураг видео ч юм уу тэгээ хөгжмөчтэй хойлоод ингээд хийцэн яг нэг 90 шиг юмнууд ингээд хийгээл тэргээр яг нэг өөрийнхөө санааг илэрхийлээд байдаг. Тим шин юм руу илүү ороод тийм нэг хөрөх чадвартай л баймаар юм шиг байна. Яг байгаль гэдэг юм бүр арт уран сайхан руу орж байгаа нь бол яг тэрийг нэг гүнээсээ мэдмээр юм шиг байна. Одоо бид нар ч нэг их зураач найз нартай. Тэгээ тэдний чи яг ярьж байгаа юм яг тэр зурагч сүнстэй байх хэрэгтэй. Та нар болохоо сүнсийг нь орж амжихаас өмнө дарчаалгүй яваад. Яг нэг тийм юм байгаад. Тэд нар чинь болохоор ингээ бодож ингэж харж ингэсээрээ байгаад яг нөгөө нэг хамаг юмаа төвлөрөх одоо ингээд бэлэн болцохоор зураг зурдаг. А бид нар чинь болохоор наана нөгөө нэг юмыг бодож ингэсээрээ байгаад юм харангуутаа тарах гэд тэгээд бүтээл гаргадаг нэг тийм хоёр тойл байгаад байгаа шүү дээ. Ингээ хийж явахдаа ч гэсэн бодож хийж болно. А бид нар болохоор тийм зэрэг хийж явахдаа болохоор яг нэг тийм инстинктээр ингэж юм уу ингээд рефлексээр аваад байгаа болохоос биш. Яг зураг авч явах тэр акшнт бол яг ингэндээ тэгэндээ гэж бодох юм бол тэр чи хизээж амжихгүй шүү дээ. Байгалийнхан бол болно л да. Одоо юу гэдэг нь хүлээдэг зураг авдаг хүмүүс бол болно. Энэ болгоны л ялгааг л олж хармаар юм шиг. За дуусах уу?